Төөх маск зөөсөн нэгэн залууг олон мангас бүслэн дайрч байгаагаар эхэлнэ. Тэр бүгдийг нь нүд эрэмхийн зуур устгахчихна. Гэхдээ энэ нь хангалтгүй. Өөрт нь бүр илүү хэрэгтэй байна гэж хэлнэ. Дараа нь бид сүүг тэргэнд суусан нэг хүнийг гоблинуудаас зугтаж явахыг харна. Аз болж түүнд хэсэг дайчид гарч ирэн тусалж гоблинуудаас салгаж өгнө. Ялалтынхаа дараа тэд хот руу буцаж ирэхдээ цайзын хаалга манаж зогсох өлссөн фейттэй зөрнө. Тэр тэднийг хараад өөрийгөө хизээч тэдэн шиг болж чадахгүй дээ сэтгэлээр унана. Учир нь тэр байнга өсөж явдаг. Энэ бүхэн түүний ямар ч хэрэггүй. Глатны ур чадвараас болдог. Яг тэр үед ариун үдис заруудын нэг баг хот дундуур өнгөрөхөд хүмүүс гайхан шагширна. Тэд бол Вериковгийн 3 ах дүүс байлаа. Гэвч тэд үнэндээ тун муу хүмүүс болох нь шууд харагдана. Нэг нь замд нь таарсан жирийн иргэнийг өшөглөн холдуулна. Тэд цайз руу орж ирээд хаалган дээр аханд болох Рафаэль Фейтийн талхыг газар шидэж өгнө. Фейт түүнийг авахар бүхийхэд хадо гихч нь гараан дээр нь гიშгэнэ. Яг тэр мөчөд Фейтийн гидэс хорж өгнөж Рафаэль түүнийг жигшүүртэй гэж хэлнэ. Ах дүүс түүний гидэс дугарсныг өөрсдөнд нь цалин баг өгдөг мэт харагдууллаа гэж уурлаж түүнийг зодож эхэлнэ. Гэтэл өөр нэг ариун рицэр болох Рокси ирж түүнийг аварна. Тэр Вериг ах дүүст ариун рицэр хүний үүрэг бол хамгаалахаар тангараг өргөсөн иргэдтэй ийдэг хандах явдал гэж сануулна. Ах дүүс явхаар болж Рокси Фейтийг босгоход нь туслана. Тэр хаалга манна гэдэгч бас нэр төртэй ажил. Хоёулаа ажлынхаа хувьд адилхан гэж тайвшруулна. Рокси хаалга манах ажлыг нь түр орлон авч дахиж ийм зүйл болвол заавал хэлээрэ гэж түүнд хэлнэ. Гэвч Фейт өөрөө ийм зүйлд аль хэдийн дассан гэж хариулаад явна. Бид Фейт Роксиг хамгаалахын тулд түүнээс зай барихыг хүсдэг болохыг мэднэ. Учир нь Рафаэль түүнд бас гар хүрч магадгүй гэж айдаг. Замдаа баарны эзэн түүнд өөрийнхөө төлөө босож сурахгүй бол өмнөх хүншгээ өгч магадгүй гэж анхааруулна. Фейт хоол эзэн атлаа өлссөн хിവэр байгаадаа Платоны ур чадвараа хараан зөвхөн. Тэр илүү хэрэгтэй ур чадвартай төрсөн болоосай гэж хүсэж өөр юу ч хийж чадахгүй дээ зөвхөрнө. Тэр үед Фейт цайзын ханыг давж буй хулгайч нарыг анзаарна. Тэр даруй Рокси дээр очиж байдлыг хэлэхэд Рокси хулгайчдыг хайхаар явж хаалга түр манаж байгаарай гэж түүнд даатгана. Фейт Рокси хулгайчдыг зодож дуусгахыг хүлээж байтал нэг хулгайч түүн рүү гүйж ирнэ. Зөнгөөрөө бол зүгт гэж байгаач Рокси түүнд итгээд байр сууриа даатгсан гэдгийг бодоод үлдэх зориг гаргана. Тэр тулалдахад бэлдэж хулгайч аль хэдийн шархацсан байгааг олж харна. Тэгээд бүх зоригоо цуглуулan түүн рүү дайрч цээжийг нь нэвт сүлбэнэ. Яг тэр мөчөд нэгэн дуу түүний глатны ур чадвар идэвхжиж үзүүлэлтүүд нь өсснийг хэлнэ. Фейт будилж гайхахад тэр дуу түүнд identify болон телепати ур чадварууд нэмэгдсэнийг ч бас дуулгана. Яг тэр үед Рокси тулаанаасаа буцаж ирэн Фейтэд санаа зовно. Гэтэл Фейт хачирхалтай зүйлийг анзаарна. Тэр Роксигийн ам ангайгаагүй байхад нь үг сонссон байлаа. Тэр өөрийгөө зүгээр гэж тайвшруулад энэ аллагын гавьяаг Рокси өөр дээрээ авчхаж болно гэж хэлнэ. Учир нь Рафаэль мэдчихвэл өөрт нь асуудал болно. Харин Рокси үүний хариуд Фейтэд өөрийнх нь гэр бүлд ажиллах санал тавина. Фейт янз бүрээр боцны эцэст нь зөвшөөрнө. Тэр шөнө Фейт бүх үзүүлэлт нь 3 оронтой тоонд хүрснийг анзаарна. Тэр өмнө нь Рокси дээр телепат хэрэгэлсэн гэдгээ ойлгоно. Юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч одоо бол сайжирсан үзүүлэлтээрээ мангасуудыг ялж чадна гэсэн итгэлтэй болно. Маргааш нь Фейт сэлэм авах гэж гарна. Гэвч наймаач нь түүнийг ядуу гэдгийг мэдээд зөвхөн торхонд байгаа хогийн сэлэмнүүдийг л авч чадах юм байна гэж хэлнэ. Fate шин identify ур чадвараараа сэлмнүүдийг шалгаж үзээд бүгд хэрэггүй. Ганцхан нэг нь л онцгой гэдгийг мэднэ. Тэр сэлмийг үзэж байтал гинэт өөртөө нь ярьж эхэлж өөрийгөө грейд хэмээн танилцуулан өөрийгөө худалдаж аваарэ гэж хэлнэ. Грейд Глатныгийн тухай сайн мэддгийг мэдээд Фейт түүнийг авахар шийднэ. Энэ хооронд Верик ах дүүс Рокси Фейтийг өөрсдөд нь хэлэлгүй ажилд авах гэж байгаад ярилцсан. Гэхдээ Рафаэль үүнийг төвөгтэй болгох хэрэггүй гэж үзнэ. Учир нь тэд ч бас Хаартын гэр бүлч бас хаант улсыг түшдэг 5 их гэр бүлийн нэг хэсэг юм. Рафаэль Фейтийг хог гэж үтсээр цэргийн дүүрэг рүү явна. Харин эгч нь түүнийг юу сурах гэж байгааг асуухад Рафаэль өгшгөө болох аргыг сурах төлөвлөгөөтэй байгаагаа хэлнэ. Дараа нь бид Фейтийг гартаа Грэдийг барьсаар алхаж явахыг харна. Грэд түүнд хурдан зүйл ойртож байгааг анхааруулна.
Генет нэг гоблин гарч ирэхэд Фейт түүнийг амархан ална. Ингэснээр Глатонийн дахин идэвхжиж үзүүлэлт нь өсөөд Strength, Boost, ур чадварч нэмэгдэнэ. Төд удалгүй олон гоблин хаа сайгүй гарч ирэгч Фейт тайван байж бүгдийг нь ээлж дараалан дарна. Алуурчин бүрийн дараа Глатонийн идэвхжиж эцэстээ тэр хідэн 100 гоблин устгана. Бүх зүйл дууссаны дараа үзүүлэлтээ шалгаад хичнээн их өсснийг хараад гайхна. Great Fate одоо цадсан байх ёстой гэж хэлэхэд Fate гидсэн тэр өдөр огт дуурайгүйг анзаарна. Энэ бол өмнө нь хизээж тохиолдож байгаагүй зүйл байлаа. Грид тайлбарлахдаа ер нь хүн бүр төрөхдөө ганцхан ур чадвартай байдаг. Харин Фейтийн хувьд Платоныгийн ачаар бусдын үзүүлэлт ур чадварыг булааж авч чаддаг гэж хэлнэ. Гэхдээ энэ бол бусад хүн мэдэж болох зүйл биш. Фейт өөрөө үргэлж ганцаараа тулалдах хэрэгтэй болохыг ойлгоно. Гэвч Гред түүнд чи ганцаараа биш би чамтай хамт байна гэж хэлнэ. Фейт мөнгө авахын тулд бүх гоблины чихийг цуглуулж хот руу орох замдаа түүгээрээ юу авч болохоо бодно. Тэр мөчөд тэд нэг эрэхтэй нэг жаахан охинтой тааралдана. Тэр хоёр тусламж хүсэж байлаа. Fate Identify ур чадвараа ашиглан тэр эрийн аюулын төвшин шалгахад үзүүлэлтэд нуух ур чадвартай болохыг олж мэднэ. Тэр сэжиглэвч охины тусламж хүссэн дуг зүгээр өнгөрөөж болохгүй гэж бодно. Тэд тэр хүнийг дагахад эрэгтэй охинд түүнийг ариун гэрцрээдэд боол болгон зарах гэж байна гэж хэлнэ. Грейд түүнд энэ хүн хүчтэй. Одоо л зогтох сүүлчийн боломж нь байна гэж анхааруулна. Гэвч Фейт эцэст нь хүсэж байсан хүчээ олсон учраас түүгээрээ сул дорой хүмүүсийг хамгаална гэж хэлнэ. Бид нэг хөгшин гэлмаг хэсэг өнчин хүүхдүүдэд ертөнцийг бүтээсэн бурхан Ласын тухай ярьж байхыг харна. Тэр Лас ертөнцөөс явхдаа хүмүүст ур чадвар нэртэй онцгой хүч бэлгэлсэн гэж тайлбарлана. Ур чадвар байгаагүй үе ямар амар тайван байсныг ч ярьж өгнө. Гэтэл өөр нэг гэлмаа өрөөнд орж ирээд алга болсон өнчин хүүхдийг олж чадахгүй байна гэж хэлнэ. Тэр ирлээ үргэлжлүүлэхээр гарч нөгөө гэлмаа Сахара нэртэй охин хааччих уу гэж гайхна. Ингээд хулгайлагдсан охин нь Сахара гэдгийг бид мэднэ. Хулгайлагч холдмогц Фейт энэ боломжийг ашиглан түүнийг аварна. Тэр охиныг суллаж амжихад хулгайлагч араас нь гарч ирнэ. Хулгайлагч түүнийг хог гэд өөрийг нь дийлэх ямар ч боломжгүй гэж хэлнэ. Фейт эхлээд охиныг аюулгүй газар хүргэхийг хүсэгч яхаа мэдэхгүй тэнэгэлзэнэ. Грейд түүнд ухарч нөгөө хүний хит итгэлтэй байдлыг ашиглан зөв мөчийг хүлээхийг зөвлөнө. Фейт Сахаратай хамт зугтахыг оролдоно. Гэвч эцэст нь мухардалд орно. Тэр гинтийн дайралт хийж нөгөө хүн ур чадвараа ашиглах гэж байхад Грейд яг өөдөөс нь цохих гэж заана. Фейт дайрч орон шийдвэрлэх цохилт өгнө. Фейт тэр хүнээс бүх үннийг хэл гэж шаардна. Гэвч нөгөөх нь татгалзахад Фейт түүнийг тамлаж эхэлнэ. Эцэст нь тэр хүн Хадогийн тушаалаар Сахарыг хулгайлсан гэдгийг хүлээнэ. Үүний дараа Фейт Сахарагийн гидс дуурсныг сонсоод түүнд хоол авч өгч дараа нь өнчин хүүхдийн асрамжийн газар нь хүргэж өгнө. Сахара түүнд талархсныг сонсоод Фейт гайхна. Учир нь хэн нэгэн анх удаа түүнд баярлаа гэж хэлж байсан юм. Тэр Сахара дээр очиод эцгийнх нь өмнө хэлж байсан ч өөрөө тэр үед ойлгодоггүй байсан үгийг түүнд зөвлөгөө болгон хэлнэ. Амьдрал хичнээн хэцүү байсан ч инээгээд давж чадвал нэг өдөр заавал жаргал олно гэж хэлнэ. Буцах замдаа Great Fate-ийг анхны техник ур чадвараас сурсан гэж баяр хүргэнэ. Энэ нь нэг гараар сэлэм ашиглах нууц арга бөгөөд нэг цохилтонд 2 удаа довтлох боломж өгдөг ур чадвар байлаа. Фейт хулгайлагчийн эсрэг зүгээр л азтай байснаа бодож дахиж азанд найдахгүйгээр ялдаг болохын тулд улам хүчтэй болохоор шийднэ. Маргааш нь Фейт Хартын гэр бүлийн харшид хурч ирнэ. Рокси хаалган дээр нугтахад тэр түүний төрхөд алмайрна. Рокси түүнийг саяхан нас барсан эцгийнхээ булш руу дагуулж очиод 5 хоногийн өмнө Галиад алагдсан гэж хэлнэ. Галия бол мангасуудаар дүүрэн тэв бөгөөд тэднийг хяналтанд байлгах нь ариун Ресаруудын үүрэг ажээ. Энэ жил энэ үүрэг Хартын гэр бүлд оногдсон ч мянган жилийн ганцаардлаас гарч ирсэн Divine Dragon Roxy-гийн эцгээр ахлуулсан бүх багийг хүйс тэмтрэн устгасан байна. Рокси одоо гэр бүлийн тэргүүн болсон гэдгээ хэлээд хамт ажиллахыг тесэн ядан хүлээж байгаагаа хэлнэ. Тэд гар барих гэж байхдаа Fate телепатийн идэвхжин гэдгийг санаад хажуугийн нэг хүн рүү заана. Ингээд бид Харуу нэртэй ахлах зарцыг танилцсан.
Тэр Фейтэд өөрийгөө хартын гэр бүлийн зарц гэдгээ мартахгүй байхыг сануулна. 1-7 хоног өнгөрч Фейт хартын гэр бүлд ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Нэг өдөр бусад зарц нартай ярилцаж байтал дөнгөж өдрийн хоол идсэн атлаа гидсэн дугарч эхэлнэ. Энэ нь бусад зарц нарыг ихэд гайхшруулна. Түүнийг Рокси дуудсан ч гидсэн үргэлжлэн дугарсаар бүр Фейт өрөөж юу болж байгааг ойлгохгүй бодлоо. Рокси түүнтэй ярилцахыг оролдогч Фейт яагаад ингэтлээ өсөж байгаагаа л бодсоор байна. Рокси түүнийг гэр бүлийн нэг гишүүн гэж үздгээ хэлэхэд Фейт ичэд сандрна. Гэвч гинэт ухаан малтан унана. Тэр өрөөндөө сэрэхэд Рокси өнөөдөр амраарай гэж бичсэн зурвас үлдээсэн байлаа. Фейт Гридээс өссөглөнгийнхөө учрыг асуухад Грид үүнийг Глатонигийн нөлөө гэж тайлбарлана. Фейт хэдий чинээ олон сүнс залхина, төдий чинээ хүчрэхэг болно. Гэхдээ үүний зэрэгцээ хүсэл нь ч улам хүчтэй өснө. Эцэст нь өөхөх хүртлээ идэх сүнсээ хайсаар байх хувь заяатай гин. Грейт Фейтийн өсөглөн дээцэгтэй хүрэхэд энэ нь нүдэнд нь илэрнэ гэж хэлэхэд Фейт өөрийнх нь нүд улаасныг ойлгоно. Тэр гадагш гарч явахдаа замын хүмүүсийн хүртэл амттай үнэртэй мэт санагдахыг мэдэрнэ. Грейт түүний өсөглөндөө хязгаарт хүрсэн учраас Hunger Boost итвэгчсэн гэж тайлбарлана. Энэ бол ангаа агнахад тусалдаг төр зуурын хүч бөгөөд олзыг үнрээр нь мөрдөж болдог. Бас сул олз нь айцаас болж хөдөлж чадахгүй болдог аж. Тэд хаан тулсаас гарч хайж балмагдсан хідэн гоблин болоход Фейт бүгдийг нь хятад дараа нь Hobgoblin Forest руу чиглэнэ. Тэр хідэн цагийн турш алсаар байж өлсөглөн нь арай гэж намдна. Гэвч гинэд Goblin King гарч ирнэ. Фейт Identify ашиглахад хоёул бараг ижил хэмжээний үзүүлэлттэй ч Goblin King эрүүл мэндэ нөхөн сэргээх ур чадвартай болохыг олж харна. Фейт Goblin King руу дайрахад тэр Goblin хүн идэж байгааг хараад жигшин. Тэр гинэт дайран нэг гарыг нь тас завчина. Ингээд ширүүн тулаан өрнөн. Гэвч Фейт эхэндээ зөвхөн довтлогооноос нь бултаж чадна. Грейд довтоол гэж хэлэхэд Фейт шууд дайрч хүчээр даран эцсийн цохилтоо өгнө. Үзүүлэлт нь маш их өсөж, эрүүл мэнд нөхөн сэргээх ур чадварыг ч олж авна. Грейд одоогийн үзүүлэлтээрээ өөрийнх нь эхний төвшинг нээж чадна гэж хэлнэ. Гэхдээ үүний төлөө уулзснаасаа хойш олсон бүх үзүүлэлтээ өгөх хэрэгтэй болно. Хэрэв нээхгүй бол Грейдийг барих эрхээ алдна гэж хэлэхэд Фейт зөвшөөрнө. Тэр процесс эхлэхэд хүч нь биеэс нь гарч байгааг мэдэрч Грейд шидэт нум болон хувирна. Нээд тэднийг нэг гоблин ажиллаж байгааг хэлээд нумаа яаж ашиглахыг заана. Утсыг нь татахад шидэт сум үсдэг. Бас хаашаач унсан бай. Сум байг үргэлж ононо гэж тайлбарлана. Фейт Гоблин Кингийн чихийг авч асрамжийн газрын хаалган дээр тавьж орхино. Учир нь тэдэнд илүү хэрэгтэй гэж боджээ. Маргааш нь Фейт нэг нууц нэвтрэгчийг зогсооход тэр нь Рокси байв. Тэр жирийн иргэний дүрд хувирч хотын шалгалтад нууцаар явах гэж байлаа. Рокси Фейтийг хамт явуулна. Хот орох замдаа Рокси түүнээс сэлмээ үзүүлээч гэж хүсгэд Фейт юу мэдчих вэ гэж санаа зовно. Гэтэл сэлмэн гараас нь халтарч унахад Рокси барьж авна. Аз болж юу ч анзаарсангүй. Харин тэр сэлэмд арчилгаах хэрэгтэй байна. Хартын гэр бүлийн дархан дээр авч очие гэж хэлнэ. Тэд хотод хүрч лангууны дэргэд зогсож байтал нэг ариун грейцер ойртон ирж бүгд төгшинэ. Фейтийн гэдэс яг хамгийн буруу мөчөд дуугарч ариун грейцер уурлана. Тэр Фейтийн дээр гэж оролдоход Рокси зогсоож хүмүүсийн анхаарлыг татна. Бүгд нөгөө жирийн охиныг үнэндээ Рокси мөн эсхийг гайханш иртэнэ. Грейд тэд хоёрыг хосууд мэт жүжиглвэл хинч тэр охиныг Рокси гэж бодохгүй гэж хэлнэ. Фейт энэ санааг сайхан байна гэж Грейдэд хариулсныг Рокси сонсоод өөрөө ч тоглолтод орно. Ингээд тэд хосууд мэт жүжиглэж хинч тэр охиныг Рокси гэж бодохоо болно. Хүмүүсийн анхаарал сарнсан зуур тэд мултарч буланд нуугдана. Фейт түүний зүрх анх удаа нэг үедээ гар зөрүүлэн алхаж байгаа болохоор хүчтэй цохилж байна гэж бодож байгааг сонсно. Рокси хөдөлсөөр байх хэрэгтэй гэж шийдэж замдаа саяхан олдсон үхсэн гоблинуудын тухай ярьж буй хүмүүсийн яриаг сонсно. Цуурхлаар бол үүнийг тэнүүчилж яваа мангас хийсэн гэдэг. Гэхдээ гоблины чихийг яагаад ядуусын дүүргийн асрамжийн газарт хандивсныг тайлбарлаж чадахгүй байна. Рокси түүнийг дайчид цуглардаг газар руу аваач гэж хүснэ. Учир нь тэр энэ тэнүүчлэгч мангасыг шалгахыг хүсэж байлаа. Фейт Роксиг бааранд аваачихад баарны эзэн нэг дайчин уул овоо шиг их гоблины зогцос бүр чихтэй нүлдсэнийг олсон тухай ярьж өгнө. Рокси үүнийг өөр бүсээс ирсэн мангас байх гэж бодно. Баарны эзэн үүнийг муу хэрэг гин.
Учир нь олон худалдаачин тэр гоблинтэй тал нутгаар явдаг болохоор хүмүүс мангас дайрна гэж айгаад явхаа болно. Нэг хөгшин бааранд орж ирээд тэр мангас бол лич юм. Тиймээс ариун үрийн цариуд өөрсдөө түүнтэй харьцаж байгаа гэж хэлнэ. Тэгтэл хэсэг дайчд орж ирээд Роксиг хамт наргиж цэнгээ гэж дуудана. Рокси нэг хүнийг зөөлөн түлхэхэд тэр өрөөний нөгөө зах руу шидэгдэнэ. Ингэснээр тэд тийм хүч зөвхөн ариун рицарт л байдаг гэдгийг ойлгоно. Рокси эцэст нь өөрийгөө ил болгож дайчид айсандаа бүх мөнгөө түүнд өгөхийг оролдоно. Гэвч Рокси татгалзаад ариун рицаруудаас айх хэрэггүй гэж хэлнэ. Тэр жирийн иргэд ариун рицарууд хамтдаа инээлдэн амьдардаг ертөнцийг мөрөөддөг гэдгээ ч илчилнэ. Дараа нь тэд дархан дээр очиход Гридийн арчилгаа дуусч яг шин сэлэм шиг болсон байлаа. Хот дундуур алхаж явахдаа Рокси энэ ангийн талаар огт мэдээгүй. Учир нь бүхнийг Верикийн гэр бүл удирдах байгаа. Тэгээд өөрт нь хэлээгүй гэж тайлбарлана. Тэр үед Хадо нэг хүүхдийг тэрч яваа харагдана. Тэр ердөө төөрсөн хүүхдийг хамгаалалтад авч яваа гэж тайлбарлагч Фейт тэр хүүхдийг хүчээр булааж авна. Рокси ч хүүхдийг бит хоёр хариуцъя гэж хэлнэ. Рокси Рафаэлаас яагаад өөрт нь ангийн тухай хэлээгүйг асуухад Рафаэл эцгийгээ алдсандаа гашуудаж байгаа болохоор төвөг удмааргүй байлаа гэж хариулна. Верикуд яваад өгч. Фейт Рокси хоёр хүүг ээжтэй нь уулзуулна. Тэр орой Фейт Гридээс Роксид мэддэхгүйгээр мангас агнах арга асуухад маргааш нь Грид түүнд ойлголтыг гуйвуулах шидтэй маск худалдаж авахыг хэлнэ. Ингэснээр хинч харсан өөр хүн мэт харагдана. Бид Рафаэл харанхуй өрөөнд Рицариадыг цуглуулж Галиа руу хийх аяллаа талаар ярьж байхыг харна. Нилээд хожим хэсэг дайчид дахин өгсөн гоблин олж дээрээ харахад цогцснуудын уулан дээр зогсох личийг олж харна. Айж сандарсан дайчид түүнийг корпс гэж нэрлээд зүгтнэ. Харин Фейт өөрт нь өгсөн энэ хочинд сэтгэл хангалуун байдаг. Маргааш нь Рокси Фейт дээр ирээд түүнд нууц даалгавар байна. Хамт явъя гэж хэлнэ. Тэд сүйх тэргэнд сууж хартын гэр бүлийн усан үзмийн талбайг дайран эцэст нь очих газартаа хүрнэ. Тэнд Роксигийн ээж Айша үүдэнд нь зогсож байлаа. Рокси Фейтийг саяхан ажилд авсан зарц гэж танилцуулахад Айша Фейтээс Роксид дуртай юу гэж асууна. Ингэснээр хоёул сандарч мэгдэнэ. Гэвч Айша тэрнийг эмэгтэй хүн гэж биш. Харин эзэн хүний хувьд Роксиг ямар гэж бодож байгааг нь асууж байгаа гэж тайлбарлана. Фейт түүнд амьдралынхаа эцэс хүртэл үйлчлэхийг хүсэж байна гэж хэлэхэд Рокси бүр алмайрна. Бид Фейтийг бусад зарц нартай хамт усан үзэм хурааж байгааг харна. Тэд лордууд энэ газрыг үе удмаараа өөрсдийн гараар хөгжүүлж ирсэн. Өөрсдөө ч тэдэнд тусалж байгаадаа бахархдаг гэж хэлнэ. Нэг зарц мөн ан хийх цаг болсныг дуулгана. Учир нь ургацын үеэр кобальт нэртэй мангасууд хоол хайж гарч ирдэг аж. Грейд Глатонид олон янзын сүнс хэрэгтэй. Одоо гоблин дангаараа түүний өс нь нэмэгдэж буй өсөглөнг хангаж чадахгүй гэж тайлбарлахад Фейтийн гэдэс дахин дуугарна. Харих замдаа Фейт асар том сүхтэй нууцлаг охинтой таарна. Тэр охины нүд өөрийнхтэй надад байгааг хараад цочирдно. Үзүүлэлтийг нь шалгах гэсэн ч болохгүй. Охин түүнийг ажиглаад хитрхи эрт байна гэж хэлнэ. Фейт юу яриад байгааг нь ойлгохгүй байхад охин кобальтуудыг өөрт нь өгч болно. Харин үүний төлөө одоо надад өртөө болсон шүү. Бид дахиж уулзна гэж хэлнэ. Яг тэр үед Рокси ирж нөгөө охин бол Галиагийн хүн гэж тайлбарлана. Мянган жилийн өмнө Галиа их цэргийн хүчрхэг улс байсан ч мангасууд хүчээ авч эхлэхэд улс нь унаж ихэнх хүмүүс нь алагдсан гэдгийг бид мэднэ. Тиймээс Рокси амьд үлдсэн нэгэнтэй ингэж таарсандаа гайхаж байна. Тэд буцаж явахдаа Фейт Рокси мангасуудыг өөрөө ганцаараа агнахад үнэхээр зүгээр үү гэж санаа зовно. Гэвч Рокси бусад дайчид хамт байна. Энэ бол ариун рийцэр хүний үүрэг гэж хэлнэ. Маргааш нь бүгд кобальт агнахын тулд нуугдан хүлээж байтал гинэт авраг мангас гарч ирж бүгдийг цочрооно. Фейт түүнийг хараад ам нь усаалтна. Грид үүнийг муу дохио гин. Учир нь Фейт бараг өлбөрөх төвшөнд хүрчихсэн байлаа. Тэр Рокси өөрийг нь харах вэ гэж бас байна. Тэр мангасын үзүүлэлтийг шалгахад 50 төвшний аимшигтай өндөр үзүүлэлттэй Crown Beast гэдг нь илэрнэ. Грид ийм мангас хуримтлагдсан үш хонзонгоос төрдөг гэж тайлбарлана. Тэд тосгон руу буцаж ирэхэд бүгд боломжгүй гэж үнцгээгч Рокси тайвшруулж өөрөө үүнийг ална гэж амлана. Тэр маргааш дайчдаа дагуулan буцаж очихоор шийднэ. Грид тэдэнд ямар ч боломж байхгүй гэж хэлэхэд Фейт Рокси өгөхийг зөвшөөрч чадахгүй тул шөнө ганцаараа буцаж явна. Тэр Crown Beast-ийн эргэн тойронд кобальтууд байгааг хараад Грид юу хийх гэж байгааг нь асууна.
Фейт ном хэлбэртэй гридээр давталж тэдний хэдийг устгаад үзүүлэлтийг нь глатныгоороо сорж эхэлнэ. Тэр Crown Beast руу сумаар харавхад мангас цэргүүдийн нэгийг ашиглан сумыг хаана. Фейт сэлмээрээ ойртон орж дахиад олон кобальт устгана. Түүний үзүүлэлт маш их өссөн нь харагдана. Тэр одоо боссыг нумаар дуусгаж чадна гэж бодогч мангас сумыг нь шүүрэн авч чадна. Тэр сэлмээрээ тулалдахаар оролдоход мангас гинт нэг ур чадвар ашиглан цочрлын долгион гаргаж Фейтийг унгаана. Нэг кобальт ирж эцсийн цохилтоо өгөх гэж байтал гинт хуваагдан таслагдана. Бид Фейт зүгээр л ухаангүй болсон дүр эсгэж байсныг мэднэ. Тэр дахин нэг кобальт устгаж үзүүлэлтийг нь авна. Грид одоо эхний төвшний нууц ур чадвараа ашиглаж болох бөгөөд одоогийн үзүүлэлтийн 10%-ийг зарцуулна. Гэхдээ ингэвэл боссыг ялахад хангалттай гэж хэлнэ. Фейт зөвшөөрөхөд нуман сайжирч тэр хүчтэй сум харван мангасыг нэг зохилтоор устгана. Тэр бүр арай дэндүү байсан юм биш үз гэж хүртэл бодно. Гэвч Глатонийн идэвчгэд энэ удаа тэсхийн аргагүй өвдөлт мэдрэгдэнэ. Юу болоод байгааг асуухад Крид энэ нь анх удаа илүү чанартай сүнс залгисантай холбоотой гэж хэлнэ. Ямар ч байсан тэр өвдөлтийг тисэх ёстой. Эс тэгвээс хяналтаа алдаж өлсөвлөнгийн үеэс ч дор болно гэж анхааруулна. Фейт төвчхийг хичээсэн ч өвдөлт дийлдэшгүй тул орилж хашгирна. Маргааш нь дайчид хядлагын дараах ором дээр ирээд энэ бүхнийг шидэт сум хийсэн байх гэж гайхна. Рокси ч бас тэнд байна. Тэр ийм их сүйтгэлийг хийж чадах хүн хэн байж болох талаар бодно. Хэсэг хугацааны дараа бид Фейтийг зүгээр болсныг харна. Рокси Айшад харсан зүйлээ ярьж нөгөө өдөр таарсан нууцлаг охиныг санан магадгүй бүх мангасыг тэр л устгасан байх гэж бодно. Рокси Фейтэд нийслэл рүү буцахад бэлэн болсноо хэлнэ. Айша Фейттэй ярьж байхдаа Рокси түүний тухай ярихдаа хичнээн аз жаргалтай харагдаж байгааг анзаарна. Хэсэг хугацааны дараа Айша түүнтэй ганцаарчлан ярилцаад үргэлж Роксиг дэмжиж хамгаалж яваарэ гэж хүснэ. Нэрсүр эрх мэдэлтэй байх албагүй. Хамгийн чухал нь Роксид туслах гэсэн хүсэл чинь юм гэж хэлнэ. Тэр өөрт нь их хугацаа үлдээгүй учраас өөрийнхөө оронд Роксиг асарч хамгаалаач гэж гуйгаад сайтар бодорой гэж хэлнэ. Буцах замдаа Фэй Дэшагийн үгийг бодож явна. Гэвч тэр Роксид тийм чухал зүйлийг нууж байгаа учраас өөрийгөө энэ үүрэгт тохирохгүй гэж үзнэ. Тэр орой Фейт олон гоблин хятсан атлаа нүд нь улаан хിവэр байгааг хараад гайхна. Грейд гоблинууд түүний өлсгөлөнг цаашид хангаж чадахгүй болсон хяналтаа алдахаасаа өмнө илүү хүчтэй сүнснүүд олох хэрэгтэй гэж тайлбарлана. Хожим нь Фейт бааранд сууж байхдаа өөрийгөө Роксигийн хажууд зогсох эрхгүй гэж бодно. Учир нь тэр түүнээс бүхнийг нууж байна. Тэр үед нөгөө хөгшин орж ирээд Хадо Лич агнах ажиллагаанд орж байгааг хараагаад түүнийг Галиа руу явуулаад мангасанд идүүлж хэсэ гэж хүснэ. Энэ яриа Фейтийг цочрооно. Учир нь Роксигийн эцэг дөнгөж нас бараад байхад тэд ийм хурдан дахиад экспедиц явуулах гэж байгааг тэр итгэж чадахгүй. Тэгээд Рокси Хадогийн оронд сонгогдсныг мэднэ. Удалгүй бид Роксиг эцгийнхээ булшны өмнө зогсоод өөрийг нь Галиа руу явах экспедицэд сонгосон тухай ярьж байгааг харна. Фейт ирж түүнээс битгий яв гэж гуйгч Рокси аль хэдийн шийдсэн гэж хэлнэ. Энэ хооронд Верикуд Роксигоос удахгүй салж чадна гэж баярлаж байна. Нөгөө хоёр нь ажлыг хадууд үлдээгээд Тэмбүр химээх газар руу явахын өмнө хадоо Рафаэлаас үхэшгүй байдлын нууцыг асууна. Гэвч Рафаэл эхлээд личтэй холбоотой ажлаа амжилттай дуусгачих гэж хэлнэ. Бид Фейтийг талдуунд ганцаараа зогсоод албан ёсны асуудалд оролцож болохгүйгээ мэдэж байгаа ч ариун нөхцрөөд хүмүүсийг хогшиг үзээр байгааг төвчгүй гэж шийдэж байгааг харна. Хядо хүмүүсээ дагуулan ирээд Фейт рүү довтлохыг тушаана. Гэвч Фейт тэднийг амархан дарж Хядо аимшигтайгаар ширтэж хоцорно. Бусд нь найсандаа зүгтаж Хядо корпс өөрийг нь доромжлохыг зөвшөөрөхгүй гэж хэлээд өөрөө тулахад бэлдэнэ. Фейт маска авч өөрийн төрхийг үзүүлэхэд Хадо түүн шиг хинч биш нэгэн яаж ийм хүчтэй байж чаддаг юм гэж гайхна. Хадо ариун грейцер гэсэн статусаараа ихэд бардамнахад Фейт тэгвэл тэр хүчээ үзүүлгэж өдөөно. Фейт Гридээс ариун сэлмийг хугалж чадах уу гэж асуухад Грид тийм ч асуудал биш аль болох чанга завч гэж хэлнэ. Хадо ариун гэрлээр довтлох гэж оролдоход Фейт гинт ард нь гарч ирнэ. Хадо сэлмээс авталж амжихад Фейт ариун сэлмийг нь тас завчиж хугархайг нь аваад тулаад үзгэж хэлнэ. Хэдөө урах гэж байгаад газар унаж Фейт түүнийг өргөн босгож сургамж өгөх хэрэгтэй гэж хэлнэ. Тэр Хидоог модод руу шидэн хид хідэн модыг зэрэг нураана.
Хидөө ам гуйж эхлэхэд Фейт түүнийг тэнгэр өөд шидээд сайжруулсан нумаа гарган хүчтэй сум харваж үйлсийг цоосон нөх үсгэнэ. Хидөө газарт унаад яагаад өөрийг нь алаагүй юм бэ гэж асуухад Фейт түүнээс асуух зүйл байгаагаа хэлнэ. Хадаа үүнийг Роксигийн тухай байх гэж бодоод Рокси өөрөө Галиагийн экспедицид сайн дураараа орсон гэж хэлнэ. Тэгээд амиа өршөөвөл экспедицийг цуцлана гэж гуйна. Гэвч Фейт энэ бүхэн Роксигийн төлөө биш харин өөрийн хувийн өшөө авалтын төлөө гэж хэлээд эцсийн цохилтоо өгнө. Платоны дахин идэвхжиж ариун рицар болохын тулд зайлшгүй шаардлагатай Holy Sword тэглийг ур чадварыг түүнд өгнө. Грид одоо түүнийг ариун рицар гэж үзэж болно гэж хэлэгч нийслэлд хэн ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байна. Харин Фейт өөрөө тийм зүйл болохыг ч хүсэхгүй гэж хэлнэ. Үүний дараа Грид хоёр дахь төвшингээ нээж болно. Гэхдээ бүх үзүүлэлтэд дахиад өгөх хэрэгтэй гэж хэлнэ. Фейт зөвшөөрч Грид шинэ хэлбэрээ харуулна. Энэ нь юуг ч огтолж чадах хадвар байлаа. Маргааш нь Рокси экспедицид мордох гэж байхад бүгд түүнийг үдэн зогсож байна. Хүн бүр гонигтай байгаа ч Рокси 3 жил гэдэг урт хугацаа биш гэж тайвшруулна. Тэр Фейт дээр ирж тэд бие биетэйгээ салах ёс хийдэг. Харуу Роксигийн үлдээсэн танилцуулгын загтлыг Фейтэд өгч түүнээр өөр нэг лордын хашид ажил олоорой гэж хэлнэ. Гэвч Фейт загтлыг авалгүй. Одооноос дайчин болон амьдрна гэж хэлнэ. Тэр шүн бид Фейт үнэндээ Роксиг дэмжихийн тулд Галиа руу явна гэж төлөвлөж байгааг мэднэ. Фейт нийслэлээс гарч явхад нэг охин түүнийг ажиглан бүх зүйл сайхан бүрэлдэж байна гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа Рокси экспедицийн бүх цэрэгт хандан үг хэлж сэрсэн Divine Dragon-ыг устгахын тулд бүгд чадлаараа хичээх ёстой гэж урам өгнө. Түүнтэй Миа нэртэй охин Муган нэртэй эр нэгдэж байгаад Рокси баяртай байна. Миямуганыг Дайн Драгонтай хүчээ үзхийг хүсдэг сонин хүн гэж шоолгоч Муган Роксигийн эцгийн төлөө сайн дураараа орсон өшөөг нь авмаар байна гэж тайлбарлана. Рокси гэр бүлийнхэн нь Галея руу явахыг эсэргүүцээгүй юу гэж асуухад Муган охин нь огт тоохгүй. Зөвхөн Галеягийн эртний дусгал авч ирэхийг л хүссэн гэж хэлнэ. Бид Муганы охин Рейн Фейтийн алсан гоблинууд дүүрэн лабораторид судлаачаар ажиллаж байгааг харна. Тэр шархнуудын зарим нь хар сэлэмний шидэт сумнаас болсон гэдгийг олж мэднэ. Хар сэлэм гэдэг нь долоон өхлийн нүглийн нэг зэвсэг аж. Мөн эдгээр зэвсэг өндөр түвшинд шидэт хүчийг удирдах чаддаг тусгай материалаар хийгдсэн гэдгийг бид мэднэ. Рейн ингэснээр ур чадварын боломжийн хүрээг улам тэлж чадна гэж үзээд ийм зэвсгийг өөрийн нүдээр үзхийг хүснэ. Энэ хооронд Фейт худалдаачдын хот Тетра хотод ирнэ. Тэр өмнө нь энд ирж байсан гэдгээ хэлнэ. Галиа руу явах тэрэг маргааш хүртэл хөдлөхгүй учраас одоохондоо мэдээлэл цуглуулахаар шийднэ. Бааранд тэр нэг хүн хэсэг дайчдаас тусламж гуйж байгааг харна. Гэвч тэд өгч буй мөнгө бага байна гэж голоод дээрлэхэж эхэлнэ. Фейт тэднийг зодож хөөчхөд өнөөх эрэхтэйтэй мэдлэнэ. Тэр нь түүний бага насны найз Зэт байлаа. Флешбекээр бид Фейтийг багада гидсэн байнга дуурдаг болохоор дээрлэхүүлдэг байсан. Бас эцэгтэйгээ сайн харилцаатай байсан ч дараа нь эцэг нь мангасуудад алагдсныг мэднэ. Фейтийн эцэг жадны техник ашигладаг дайчин байсан учраас тосгоны дарга түүнийг нас барсны дараа Фейтийг хэсэг хугацаанд байлгасан байна. Гэвч эцэст нь хинч Фейтийг асрахыг хүсээгүй тул тосгоны даргын тушаалаар тосгоноос хөөгдөжээ. Одоо цагт Сид Фейтээс туслаач гэж гуйгч Фейт төдийлөн тоохгүй. Учир нь Сид бол нөгөө тосгоны даргын хүү. Гэвч Платоныгоо тэжээх хэрэгтэй болохоор Фейт зөвшөөрнө. Тосгон руу дайрч буй мангасууд түүнд яг тохирох олз байлаа. Тэд тосгонд ирэхэд тосгоны дарга нэгэн цагт хөөгдсөн сул дорой хүүг эргэж авчирсанд сэтгэл дундуур байна. Сид Фейт бусад дайчдыг ялж байсныг харсан учраас түүний хүчийг магтахч дарга огт итгэхгүй. Тосгоныхон ойролцоох ойгоос орилох дуу гарсан мангасууд улам ойртож байна гэж хэлнэ. Тэгэхэд дарга Фейтийг золиослоод жаахан ч гэсэн хугацаа хожие гэж санал болгоно. Сет гэртээ Фейтэд эхнэр нь мангасуудад алагдсан тухай ярьж багада эцгээ үргэлж зөв гэж боддог байсандаа одоо харамсдаг гэдгээ хэлнэ. Охин нь төрсний дараа л өөрийгөө өөрчилж эхэлсэн гэж тайлбарлана. Мангасууд анх сар орчим өмнө гарч ирсэн. Гэрчүүдийн хэлснээр нисдэг ажээ. Тосгоныхон өмнө нь ийм юм огт харж байгаагүй учраас дайчид хүссэлсэн гин. Фейтийн гидэс дахин дуурахад Сид түүнд хоол авчрах гэж оролдоно. Гэвч Грид тэдний харьцаж байгаа мангас бол Гаргойл гэж тайлбарлана.
Тэд эхлээд хүмүүсийн хариу үйлдэлийг шалгах жижиг довтлогоо хийдэг, тохиромжтой мөч ирмэгц бүх сүргээрээ дайрдаг аж. Сетийн охин Фейтэд чихэр өгч тэр идэмгцээ гинэт ухаан алдан ундаг. Сет болон охин юу болов гэж гайхахад охин эн чин өвөөгийн өгсөн чихэр шүү дээ гэж хэлнэ. Грейд тэр чихэрт хор хийсэн. Тосгоны дарга Фейтийг үнэхээр золиос болгохоор шийдсэн байжээ гэж таамаглана. Сет Фейтийг сэрэх гэж оролдогч дэмгүү тэр үед гаргойлууд тосгон руу ойртож байна. Гаргойлууд довтолж тосгоныг галдан шатаан хүмүүсийг идэж эхэлнэ. Фейт хоронд хорцсон хിവэр ухаангүй байсаар. Сэд хорны эсрэг им хийгээд Фейтэд өгснөөр тэр сэргэнэ. Гадагш гарч хартал тосгон бүхэлдээ сүрчгсэн байлаа. Тэр гаргойлын үзүүлэлтийг шалгахад фаербол ашиглах чадвартай нь илэрнэ. Грейд хадуур болон хувирахад гаргойлууд хүчээ нэгтгэн асар том галан бөмбөг шиднэ. Гэвч Фейт зевсгээ шидэж тэр нь галан бөмбөгийг хуваан зүсээд гаргойлуудыг өөрсдийг нь хятаж орхино. Хадуур буцаж ирэхэд Fate Fireball ур чадварыг олж авна. Яг тэр үед сүргийн удирдагч нь гарч ирнэ. Тэр ч бас Fireball болон галт тэсвэртэй ур чадвартай байлаа. Грейд энэ мангас ойрын зайнаас галан бөмбөг шийдэх гэж оролдоно гэж хэлнэ. Ингээд мангас дайран ирэхэд Fate нэг аимшигтай цохилтоор түүнийг яг голоор нь цавчин газар дээр нь ална. Маргааш нь тосгон бүрэн сүйдсэн гэдгийг бид мэднэ. Fate Identify ашиглан хөрс эрүүл биш. Тиймээс энд юу ч урахгүй гэдгийг олж мэднэ. Set Fate яагаад заавал дайчин болохыг сонгосон юм бэ? Identify ур чадвараараа ч гэсэн амьдарч болох байсан шүү дээ гэж асууна. Гэвч Fate өөрт нь тулалдахаас өөр сонголт байхгүй гэж хэлнэ. Set хийсэн бүхнийхээ төлөө өөрийг нь нэг цохиоч гэж гуйхад Fate зөөлөн цохихыг оролдоно. Гэвч Set шууд унаж Fate өөрийгөө хитрхи хүчтэй болсноо ойлгоно. Тэр Сэтэд охиноо сайн хараарай гэж хэлээд хоорондоо салах ёс хийнэ. Дараа нь бид Фейтийг сөөх тэргэнд сууж явахыг харна. Нэгээр түүнийг би чамд энэ тэргийг хамгаалсны төлөө мөнгө төлж байгаа. Сэрэмжтэй бай гэж хэлнэ. Гэтэл замд дээрэмчид гарч ирж өнөөхөр айсандаа Фейтээс өөрийг нь хамгаалаач гэж гуйна. Дээрэмчид дайрах гэж байтал гинэт бүгд хийсэж унаж нөгөө нууцлаг охин гарч ирээд кобальтуудын өрөө одоо түл гэж хэлнэ. Тэрэгний эзэн түүнд ч бас суухыг зөвшөөрөхөд охин дотгош ормогц тэрэг нь хазайна. Тэгэхэд тэр зэвсэг болох слоттоо хэвийн байдалтай ор гэж хэлэхэд асуудал арилна. Фейт түүнийг зэвсгийнхээ жинг өөрчилж чаддгийг ойлгоно. Тэрэг дотор охин өөрийг нь Фейтийн ур чадварын тухай мэднэ гэж хэлээд өөрөө ч түүнтэй төдийлөн ялгаагүй бас үхлийн нүглийн нэг ур чадвартай гэдгээ илчлэнэ. Тэр өөрийгөө Wrath-ийн Минэ гэж танилцуулна. Удалгүй Минегийн гэдэс дугарч Фейт түүнд хоол өгнө. Гэвч Мине бүгдийг нь идээд Фейтэд юу ч үлдээхгүй. Тэд Ланчестер хотод хурч ирэхэд нэг охин хаалгаар орж ирээд сүнснүүдэд уг тулаад айсандаа тусламж хүснэ. Рудольф нэртэй эр гарч ирэн сүнснүүдийг устгаад өөрийгөө Ланчестерийн лорд гэж танилцуулна. Ингэснээр нөгөө охины анхаарлыг шууд татна. Энэ хооронд Фейт Роксигийн удирдсан экспедиц энэ хотод ирж байгаа гэдгийг мэднэ. Тэр хамгаалалтын ажлынхаа хөлсийг авах гэж байтал Минэ мөнгийг нь булаагаад дээрэмчдийг өөрөө ялсан шүү дээ гэж хэлнэ. Дараа нь гинт унтаад өгнө. Фейт түүнийг тэрэн хот дундуур явж байтал хүмүүс бүгд хүзүүн дээрээ нэгэн тэмдэгтэй байгааг анзаарна. Грейт хүмүүсийн хүзүүн дээрх тэмдэг нь нийгмийн ангийг илэрхийлдэг бололтой. Тэгэхээр хүмүүс Рудольфт үнэхээр их хайртай юм байна гэж бодно. Учир нь өөрсдөө түүнд ийм тэмдэг тавихыг зөвшөөрсөн байна. Гэвч бид Рудол өөрийн хүмүүсийг гэр бүлийнхээ сүр хүчийг сайн харуулж чадаагүй гэж цаазалж байгааг харна. Фейт буудалд хүрэхэд Грид Минийг таньдаг. Бас слот ч гэсэн үхлийн нүглийн нэг зэвсэг гэдгийг хэлнэ. Үхлийн нүглийн ур чадварууд Тэнгэрлэг хуулийг эсэргүүцэн төрсөн бөгөөд Платонийн сүнс залгидаг чадвараараа төвшний бурханлаг системийг хүртэл эргүүлж чадна гэж тайлбарлана. Фейт өөрийн өлсгөлөн огт дарагдахгүй байгааг энэ бүх сүнсийг эзний шийтгэл гэж үзнэ. Тэр яагаад заавал Платоныг их ийм ур чадвартай төрсөн юм бэ гэж гомдлож амьд үлдэхийн тулд үргэлж алж байх ёстой энэ ур чадвараа үзен яддгаа хэлнэ. Грейд сэтгэлээ сул тавьж болохгүй Платоны оюун санаа сул байвал бүрэн хяналтаа авчихдаг гэж анхааруулна. Өлсгөлөнгөө барих арга нь ан хийхдээ үргэлж бараг өссөн байдалд өөрийгөө байлгах, нэг дор цатгалдуулалгүй хажмаар дүүргэж сурах явдал гэж зөвлөнө. Яг тэр үед нэг сандмен гарч ирнэ. Фейт нумаа ашиглаж сумандаа Fireball шингээгээд харуулхад Sandman газар дээрээ устдаг. Энэ хооронд Минэ сэрээд хоол хайж эхэлнэ.
Хотынханд аюул учруулж буй санд голом хэмээх мангасын тухай түүнийг устгавал 100 алтан шагналтай гэдгийг минээ сонсно. Фейт сандмануудыг үргэлжлүүлэн агансаар байгаад хүчтэй мангас ойртож байгааг мэдэрнэ. Тэр үндсэн хоол нь ирлээ гэж ойлгоно. Бид хэсэг дайчид санд голомтой зүдэрч байгааг харах ба Фейт орж ирээд энэ мангасыг би авна гэж хэлнэ. Тэр үзүүлэлтийг нь шалгахад элсэн шуурга үүсгдэг чадвартай ажээ. Тэр галтай сум харваад ойртон дайрагч мангас түүнийг түлхэнэ. Мангас ур чадвараа ашиглан элсэн шуурга босгоход Фейт зевсгээ хадуур болгон хувиргаж өөрийн довтолгоогоор элсэн шуургыг нэвтлэн мангасын биеийг сүйтгэнэ. Гэвч цөм нь элс рүү шурган зүгтхийг оролдоход Фейт нумаа ашиглан араас нь хөөж дэлбэрдэг хүчтэй сум харваж цөмийг нь асар том дэлбэрэлтээр устгана. Маргааш нь Фейт санд голомыг алсны төлөө 100 алт авна. Гэтэл Рудольф гинэт гарч ирээд Фейтэд өөрт нь үйлчил гэж тушаана. Түүний шийдвэр эцсэх тул татгалзах эрх байхгүй гэж хэлнэ. Минээ Фейт миний хүн гэж хэлэхэд Рудольф түүнийг зүгээр л хүүхэд гэж басамжлана. Тэгэхэд Минээ зохиод түүнийг хийс гэж орхино. Фейт байдал хүндрэхийг ойлгоод Минэт хотыг орхиё гэж хэлнэ. Замд явхдаа Фейт Минээ яагаад ийм их иддэг мэг нэж асуухад Минээ уур хилэн маш их калори шатаадаг гэж тайлбарлана. Фейт тэгсэн мөртлөө чи огт өсөхгүй юм гэж хэлэхэд Минээ уурлаж слото идэвхжүүлээд тэргийг нь эвдэж орхино. Тэрэгний эзэн засаж байх зуур Фейт нэг тосгонд орно. Грээд энэ хавьд маш олон мангас байна. Тэгэхээр хин нэгэн энэ тосгоныг хамгаалж байдаг байх гэж таамаглана. Фейт тосгоны дарга Ааронтой уулзна. Тэр ариун рүүзер ажээ. Аарон Фейт энд үлдэхийг хүсэж байгааг мэдээд эхлээд надтай дуэл хий гэж хэлнэ. Фейт үзүүлэлтийг энэ зөөлөний тэмдэг шалгах гэж оролдогч Aaron Identify-г нь таньж өөрөө чинь ур чадварыг ашиглаж чадна гэдгээ илчилнэ. Тэд тулалдсны эцэст Aaron Fate-ийг ялдаг. Гэхдээ нэг нөхцөлтэйгээр тосгонд үлдэхийг зөвшөөрнө. Тэр нь хамт бэлтгэл хийх. Учир нь Fate шинэ хүчиндээ хараахан дасаж амжаагүй тул энэ бэлтгэл хэрэгтэй гэж үзнэ. Fate зөвшөөрөхөд Минээ гарч ирэн Aaron-ы анхаарлыг татна. Aaron түүн рүү хараад аль хэдийн чадварлаг дайчин гэдгийг нь ойлгоно. Ингээд хоёулангийн тосгонд байлгахыг зөвшөөрнө. Дараа нь бид Аарон Фейтэд гартан тулаан зааж байгааг харна. Фейт түүнийг онож чадахгүй байтал хагас үлсгэлэнгийн горимд орж хурдан өсөөд Аароны хөдөлгөөнийг дагаж эхэлнэ. Тэр орой Аарон ойролцоох нэг цайз руу ширтэж байхад Фейт түүний гэр бүлийн зургийг олж харна. Грид Аароны хүү Фейттэй их адилхан байна. Магадгүй тэр тосгоны дарга усна нь гэр бүлтэй нь холбоотой юм болов уу гэж бодно. Маргааш нь Аарон Фейтэд нэг мөчөр бариад өөрийгөө хамгаал гэж хэлээд дайран ирнэ. Фейт түүний сэлэмний хөдөлгөөнийг урьдчилан мэдэрч мөчрөө ирэн дээр нь гусуулн довтлогоог нь замаас нь гаргаж чадна. Аарон Фейтийн их сайжирсныг магтана. Тэр орой Фейт маргааш явах гэж байгаагаа хэлээд зочломтгой хандсанд нь талархна. Минээ хоол идэх завгүй байгааг хараад Фейт ярихад Минээ хоолоо амталж чаддаггүй гэдгээ хэлнэ. Грейд энэ бол Ратын шийтгэл гэж тайлбарлана. Аарон цайз руу ширтээд энэ газар урд нь өөрийнх нь байсан гэж ярьж эхэлнэ. Түүнийг цайзаас хол байхад мангасууд дайрч хөө өрөөх нь гэр бүлээ хамгаалах гэж оролцоор амиа алдсан байна. Дараа нь Леш лорд цайзыг эзэлж гэр бүлийг нь дотор нь хоржээ. Фейт тийшээ очих тухай бодоход Аарон өөрөө хамт явна гэж шийднэ. Минээ харин 50 алт төлбөл тосгоныг хамгаалж өгье гэж зөвшөөрнө. Тэд цайз руу очих замдаа нэг арга яс руу харвахад тэр нь чулуу болон хувирна. Фейт үүнийг Сандстормоо сумтайгаа нийлүүлээд байг чулуужуулсан гэж тайлбарлана. Тэд гүн рүү норж замдаа олон арга ясыг устгана. Эцэст нь нэг өрөөнд орж ирэхэд Аарон гэр бүлээ харчгаад тэд амьд байна гэж баярлана. Гэвч Грейд тэд аль хэдийн үгсэн Лич тэднийг амьд мэд харагдуулахын тулд хуурмаг шид ашиглаж байна гэж хэлнэ. Гинэт Рук Аарон руу дайрч Аарон арайхийн хагаад түлхэнэ. Рук аавыгаа гэр бүлээ орхиод нийслэлд ажиллахаар явсан. Болж өнгөрсөн бүхний буруутан нь чи гэж зөвхөн. Фейт хадуураараа хуурмгийг арилгая гэж бодоход Грейд ингүүл Фейт Аароны гэр бүлийн сүнсийг хүртэл зайлгаж мөнхийн там дунгаана гэж анхааруулна. Аарон гэр бүлийнхээ асуудлыг өөрөө шийдэе гэж хэлэхэд Фейт Личийг хайхаар явна. Эцэст нь Личийг олоход үзүүлэлт нь дэндүү өндөр болохыг анзаарна. Тэр гарыг нь тас цогч чадсан ч Лич олон зомби дуудаж тэд Фейтээс авраач гэж гуйна. Гэвч Фейт тэдэн рүү дайрч чадахгүй. Яг тэр үед Аарон тулалдаанд нэгдэж зомби нарыг унгаана. Тэр эхнэрээ хараад гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн сүүлийн мөчөө санана. Тэд түүнийг явахыг хүсээгүй ч Аарон даалгавраа дуусгаад буцаж ирнэ гэж амлаж байжээ.
Хэрэв арай хурдан ирсэн бол тэд өгөхгүй байсан гэж өөрийгөө буруутгана. Гэсэн ч тэр гэр бүлийнхээ сүнсийг тайвшруулахын тулд Гранд Кросс ур чадвараа ашиглан ариун гэрлийн хүчтэй гялбаа гаргана. Гэвч энэ нь личийг ялахад хангалтгүй. Фейт Рукийн сэлмийг олж хараад аарантай хүчээ нэгтгэн Гранд Кросс ашиглана. Ингэснээр асар их гэрэл цацарч личийг тэр дор нустгана. Цайзын бүх сүнс чөлөөлөгдөнө. Аароны гэр бүл түүний өмнө гарч ирээд болсон явдалд өөрийгөө буруутгах хэрэггүй. Эцэст нь биднийг аварч чадлаа гэж хэлнэ. Аарон өөргөөсөө илүү гэр бүл нь чухал байсан гэж уучлал хүсэхэд тэд хүмүүсийн төлөө цаашид үргэлжлүүлэн үйлчил гэж хэлнэ. Аарон тэднийхээ бахархал болохоо амлаад Рукт дурсгалын зүйл өгнө. Тэгээд тэд тайван нойрсон. Цайзын бүх сүнс алга болгоч личийн цөм уур амьсгалыг эвдэхээр оролцсоор байна. Фейт түүнийг устгаж личийн сүнсийг залгина. Тэр орой бид Аароны төгшний хязгаар эвдэрснийг мэднэ. Аарон үүнийг Фейттэй хамт тулалдсных байж магадгүй гэж бодно. Грид түүнийг өвглийн нүглийн ур чадвартай Фейтэд сэтгэлээ нээсэн учраас ийм зүйл болсон гэж тайлбарлана. Тэд тосгон руу буцаж ирэхэд Аарон Минэд мөнгийг нь өгнө. Минэ надад тосгоноо дахин барих мөнгө хэрэгтэй. Мөнгө худлаа хэлдэггүй. Чи нас ахих тусам миний юу хэлээд байгааг ойлгоно гэж хэлнэ. Аарон түүнийг 50 жилийн өмнө ч харж байсан. Тэр үед ч яг л одоогийнх шигээ төгс дайчин байсан гэж хэлээд төрх нь огт өөрчлөгдөөгүй онцлно. Минэ түүнийг мянган жил бэлтгэл хийвэл өөрийн төвшөнд хүрч магадгүй гэж таапалдаг. Гэхдээ хүн учраас тийм урт наслахгүй. Харин өөрөө өөхөх ирэхгүй. Сүнс мэт оршин байгаа гэж хэлнэ. Аарон Фейтийн нүд хэвийн болсныг анзаарч нүд нь улайхгүй тулд үргэлж мангас алж байх хэрэгтэй гэж хэлнэ. Аарон Латоныгийн тухай мэддэг бололтой бөгөөд ажлаа дуусгаад тосгондоо буцаж ирээрэй. Чамд хэлэх зүйл надад бий гэж захина. Энэ хооронд Верикийн гэр бүл юу ч идгээж чаддаг Philosopher's Stone хэмээх олдврыг авна. Рафаэлийн эгч өгшгүй байдалд нэг алхам ойртлоо гэж баярлана. Нэг зарц корпус хаадаг алсан гэж мэдээлэхэд Рафаэл корпус мангас биш тайчин юм байна. Тэр хэн юм бол гэж бодоод дүүгийнхээ өшөөг авахыг хүснэ. Фейт Минэтэй хамт үргэлжлүүлэн аялж түүний байнга иддгийг дахин шүүмжлэнэ. Гэтэл Минэ хоолноосоо түүнтэй хуваалцаад дараа нь өөр дээр нь унтчихна. Фейт Гридээс Минэгийн талаар асуугч Грид одоо ч юу ч хэлэхээс татгалзаж өөрөө нэг өдөр олж мэд гэж хэлнэ. Энэ хооронд Роксигийн баг Аароны цайзад хурч ирээд түүнийг эзэлж усан личийг аль хэдийн устгахсанд гайхна. Аарон тэднийг угтаж Муган түүнд хүндэтгэл үзүүлнэ. Рокси өөрийгөө танилцуулах гэж байтал Аарон түүний эцэг эхийг таньдаг бүр нэрийг нь хүртэл өөрөө өгч байсан гэж хэлнэ. Тэд личийг яаж ясныг асуухад Аарон өөрт нь тусалсан хүн байсан гэж хүлээнэ. Рокси тэр хүний нэрийг асуухад өмнө нь Фейт Ааронд өөрийг нь нууцлаарай гэж гуйсныг бид мэднэ. Тиймээс Аарон хэлж чадахгүй гэж хариулна. Тэр Рокси нарыг Галиа руу явж байгааг мэдээд загалмайлсан эцгийн хуваар жаахан бэлтгэл зааж өгье гэж санал болгоно. Энэ үед Фейт Мини хоёр нэг балгас дээр ирж Фейт үзүүлэлтийг нь шалгахад үнэхээр дэндүү өндөр байна. Гэвч Минэ эн чинь одоохондоо нялх байгаа болохоор боломж байна гэж хэлнэ. Тэр Фейтэд одоо надад өрөө төлөх цаг болсон гэж хэлээд сүнс нь байгаа цагт үүнийг алж чадахгүй. Тиймээс Глатныгоороо сүнсийг нь идэх хэрэгтэй гэж тайлбарлана. Минэ хүр хорхой дээр довтолж Кимераг ил гаргана. Гэвч дотор нь нэг охин байгааг бид харна. Фейт тэр охины сүнсийг эдхийг хүсэхгүй байхад Минэ эн чинь хүний арьс нөмөрсөн мангасал гэж хэлнэ. Кимара лавын давлгаа гархан довтлогч Минэ түүнийг нь зогсооно. Тэр Кимарагийн нэг гарыг тас цавчхад Фейт чулуужуулах сум харвах боловч ямар ч нөлөө үзүүлэхгүй бүр таслагдсан гар нь ч нөхөгдөнө. Фейт яахаа мэдэхгүй байхад Минэ довтлогоогоо үргэлжлүүлнэ. Фейт түүнийг өмнөхөөсөө бүрч хүчтэй болсныг анзаарна. Грейд слотоос авчих тусам тэр нь улам хүчтэй, улам хүнд болдогч удирдахад улам хэцүү болдог гэж тайлбарлана. Гэвч энэ нь ч хангалтгүй мангас дахин хувьсаж эхэлнэ. Мине Фейтэд ухар гэж хэлэхэд тэр үгсийг санаж дахиад нэг удаа өөрөө аврагдаж байгаа мэт мэдрэмж төрнө. Тиймээс зүгээр хараад сууж чадахгүйгээд хагас өсөглөнгийн гормоо ашиглана. Мине энэ аюултай гэж анхааруулсан ч Фейт хүчээ үргэлжлүүлэн ашиглана. Тэр үзүүлэлтийнхээ 10%-ийг золиослон сайжруулсан чулуужуулах сум харвана. Мине ч мөн слото идэвхжүүлж Кимераг унгаана. Гэтэл Кимера өөрийгөө хамгаалах Barrier ур чадвар ашиглана. Фейд хадуу руугаа шилжиж хамгаалалтыг нь цавчих боловч арагш түлхэгдэнэ. Грейд түүнд ман урсгалыг нь онил гэж хэлэхэд Фейд барьерийг буталж чадна. Доторх охин өвдөлттэй ойрлоно.
Камара нисэн зогтох гэж байхад Фейт аль хэдийн туйлдаа хүрч байлаа. Минээ түүнд сүхтээрээ суу гэж хэлээд тэнгэр өөд шиднэ. Грейд одоо 2 дахь шатны ультиматаа ашиглаж болно. Гэхдээ үзүүлэлтийн 20% өгнө гэж хэлнэ. Фейт зөвшөөрч хадуур нь улам хүчтэй болно. Тэр ойртож очмогц Кимара түүнийг өөрийн барьер дотор хавчиж хоёуланг нь шатаахыг оролдоно. Гэвч Фейт эцсийн цохилтоо өгч охиныг сүлдэнэ. Яг тэр мөчөд телепати идэвхжиж бид охины өнгөрснийг харна. Минээ түүнийг таньдаг байсан бололтой. Гладны идэвхжсэн ч Фейт энэ удаа ердийнхөөрөө догдол бус харин түүний ганцаардыг мэдэрнэ. Грейд энэ охин түүний төрөл байсан болохоор тэгж мэдрэгдсэн гэж тайлбарлана. Дараа нь бид Минэг охины булшны дэргэд зогсож байгааг харна. Фейт түүнээс тэр охиныг яаж таньдаг байсан юм гэж асуухад Минэ энэ их эртний явдал гэхдээ тэднийгэнд Кимера болчихвол бусдад зовлон учруулахаас өөр юу ч хийж чадахгүй тул устгах ёстой гэж хэлнэ. Фейт өөр дээр нь ч ийм зүйл тохиолдож магадгүй гэж бодоод хэрв хизээ нэгэн цагт өөрөө өөрийнхөөрөө байха болвол намайг алаарай гэж Минэд хүснэ. Миний түүнийг тэрвэрч хүсэлтийг нь хүлээн зөвшөөрнө. Фейт дараагийн зорилгоо Вавилон болохоор бэлдэнэ. Харин Минэ тосгоноо дахин босгох бодолтой. Тэр дараа уулзахад Фейт аль хэдийн өгчгсөн байх чинь билүү гэсэн мэдрэмжтэй байна. Мөн тэр үед бид Фейт Гридийн шинэ хэлбэр болох Magic Shield-ийг нээсэн гэдгийг мэднэ. Фейт ийм газар бүх үзүүлэлтэд тэгэлжгээд мулгуу юм а гэж Минэ түүнийг шоолох ба Фейт үзүүлэлтэд буцааж авах хүртлээр хамт мангас агнаж өгөөч гэж гуйна. Ингээд тэд салж Фейт Галиагаас хаант улсыг тусгаарладаг цайцхот Вавилонд хурч ирнэ. Тэр хаалгыг хайж явхад Грейд буруу зүг явж байна. Өмнөх эзэнтэйгээ хамт энд ирж байсан гэж хэлнэ. Фейт өмнөх эзнийхэн талаар асуухад тэр хүнч бас үхлийн нүглийн ур чадвартай байсан ч тун удаагүй нас барсан гэдгийг мэднэ. Хотод орж ирээд Фейт энтхийн юм бүхэн нийслэлээс хичнээн үнэтэйг гайхна. Гэтэл шинэ лорд эвлээ гэсэн зар сонсогдож хүмүүс Роксиг харах гэж догтлно. Фейт гинт нэгэн хачин оршихуйг мэдэрч тэр нь Роксигийн амь руу чиглэж байгаа мэт санагдана. Бид Вавилон хотод гинт хэрэгтнүүд цуглардаг шалтгааныг ч мэднэ. Энд хүч чадлаа баталж чадвал өмнөх гмийг нь өршөөдөг ажээ. Фейт цэргүүдэд аль болох их тусламж хэрэгтэй байх. Тиймээс энд байх нь өөрт нь яг тохирсон газар гэж бодно. Энэ хооронд Рокси Вавилоныг хариуцдаг ариун рицер Алистертэй уулзна. Тэр Роксигийн эцэг алагдах үед тэнд байсан. Хамгаалж чадаагүй дээ гимшиж явдгаа хэлнэ. Харин Рокси санаа зовлтгүй. Одооноос хамт мангасуудтай тэмцэнэ гэж хэлээд хамтран ажиллахаар тохиролцсон. Фейт энэ үед нэг сэлэмний гэр олж харахад Грейд түүнийг аваарай гэж хэлнэ. Тэр дэлгүүрийн эзэн Жейдтэй уулзаад үүнийг асуухад Жейд энэ зөвхөн үзүүлэнгийнх. Гэхдээ чиний сэлэмд таарсан нэгийг хийж өгч чадна гэж хэлнэ. Фейт Грейдийг үзүүлэхэд Жейд гайхан биширч 500 алтаар сэлэмний гэр хийгээд өгье гэж хэлнэ. Гэвч Фейт тийм мөнгөгүй тул явахыг завдан энэ хот бүхэлдээ ямар үнэтэй юм бэ гэж гомдолно. Нэг баг дайчид түүн рүү дуграад хамт баг болъё гэж дуутах шахна. Гэтэл түүнийг сул дорой харагдаж байна гэж үзээд хамт явхаа болчихно. Ан хийхээр явж байхдаа Фейт агаарт ямар нэг зүйл байгааг анзаарна. Грейд энэ бүсийн спорууд хортой амьсгалж болохгүй гэж анхааруулна. Тэр хэсэг оркуудтай тааралдаж тулалдахаар бэлтгэхэд өнөөх дайчид ирж мангасуудыг алж эхэлнэ. Гэтэл Фейт дахиад нэг бүлэг ойртож байгааг хараад дайчдыг бүслэх гэж байна гэж ойлгон шууд дайрч орно. Тэд түүн рүү сумаар харахад Фейт Грейдийн шинэ Magic Shield хэлбэрийг ашиглан бүгдийг нь бут цохино. Грейд энэ хэлбэртэй ямар ч довтлогоог теснэ гэж хэлээд орк руугаа шууд дайр гэж зөвлөнө. Фейт дайрч орон тэдний цохилтыг хаасаар бамбаагаараа мөргөж бүгдийг нь агшин зуур устгана. Тулааны дараа Фейт яагаад энэ удаа Глатонийн хөдлөөгүйг гайхна. Учир нь олон сүнс залгисны дараа ихэвчлэн хүндрэл гардаг. Тэр үнийг Ааронтой хийсэн бэлтгэлийн ачаар байж магадгүй гэж бодно. Тэр олзоо зарж мөнгө болгохоор солилцооны газар орно. Гэвч өнөөх дайчид түүнийг хулгайч гэж буруутгаж тэр бараач нь биднийх гэж дайрна. Фейт зайгаа барь гэж хэлэхэд тэд бүр алах гэж сүрдүүлсээр байгаад эцэст нь Фейт тэднийг зодчихно. Олдсныхоо төлөө 100 алт авахд яг тэр үед Рокси орж ирээд энэ иймх замбраагүй байдлын буруутан нь чи юу гэж асууна. Фейт өөрийгөө зөвхөн өөрийгөө хамгаалсан гэж тайлбарлахад Рокси хотын дэг журмыг сайн сахиулж чадахгүй байгаадаа өөрөө хариуцлага мэдэрч түүнийг шийтгэхгүй байхаар шийднэ. Харин нөгөө дайчдад өнөө шөнө шоронд хон хийсэн үйлдэлээ сайн эргцүүл гэж тушаана.
Мя Фейтэд маска аав гэж хэлэхэд Рокси хэрэггүй гэж байлуулад түүний нэрийг асууна. Фейт өөрийгөө корпс гэж хэлэхэд Рокси их хачин хүн юм. Өөрийгөө жаахан янзлаарай. Даанч навсайсан харагдаж байна гэж зөвлөнө. Фейт хот дундуур алхаж явахдаа Рокси өөрийг нь таньж чадаагүй баярлана. Гэхдээ өөрийн төрхийг бодоод яг ч өөрийгөө цэвэрлэж янзлах мөнгөгүй шүү дээ гэж дотроо бодно. Яг тэр үед Джейд хурч ирээд дөнгөж дэлгүүрээ нээсэн. Чамд нэг санал байна гэж хэлнэ. Тэр Фейтийг дэлгүүртээ дагуулan орж солилцооны газарт болсон явдлыг сонссон. Чамаас ирээдүй харж байна гэж хэлээд дэлгүүрийн сурталчилгаанд хуйг өмсөд явж өгч болох уу гэж асууна. Фейт зөвшөөрөхөд Джейд түнд нэг иж бүрэн хуйг өгөөд үүнийг ердөө 80 алтаар авчих гэж хэлнэ. Фейт үнгөө гэж бодсон байсан тул гайхаж цочирдно. Түүний царайг хараад Джейд арай хямдруулж өгье гэж зөвшөөрнө. Хот дундуур явж байхдаа Фейтнийг дэм буудлын өмнө бөөгнөрсөн хүмүүсийг хараад сонирхон ойртдог. Гэтэл тэнд нэг охин харагдахад маш сонир мэдрэмж төрнө. Тэр охин өөр дээр нэрээд чамайг хүлээж байсан. Хин гэдгийг чинь аль хэдийн мэднэ. Гэд өөрийгөө Лустийн Арис гэж танилцуулна. Тэд хамт хэсэг хугацааг өнгөрөөхөд Фейт түүн рүү харах бүрт хачирхалтай санагдаж байгаагаа анзаарна. Арис энэ бол өөрийн Луст ур чадварын гаж нөлөө хүн бүр над руу харахаараа дуралцдаг гэж тайлбарлана. Тэр Фейтийг удаан хугацаанд ажиглаж ирсэн Кимераг ясныг нь хүртэл мэднэ. Бас Галиад үнээс жолон Кимера байгаа. Ариун рыцарууд тэднийг дийлэх хэмжээний хүчтэй биш гэж хэлнэ. Дараа нь Арис өөрийг нь яагаад хүлээж байсан шалтгаанаа хэлнэ. Тэр хаант улсыг хамгаалдаг нэгэн бөгөөд илүү сайн ирээдүйн төлөө ажиллаж байгааж. Түүний үзэж байгаагаар Роксигийн үхэл хаант улсад ашигтай. Тиймээс Рокси Галиад өөхөх ёстой гэж тэр хэлнэ. Фейт уурлаж чи түүнийг алах гээд байгаа юм уу гэж асуухад Арис агрешн гэдэг үзэгдлийг тайлбарлаж эхэлнэ. Мангас өгсөн ч түүний үзэн ядалт үлдэж олон жилийн турш хоримтлагцаар байгаад нэг Crown Beast төрдөг. Энэ үзэгдэл хүнд ч бас тохиолдож болно. Хүмүүс ариун рыцаруудыг үзэн яддаг. Харин тэдний дундаас ганцхан хайрлаж чаддаг хүн нь Рокси. Тэгэхээр Рокси өвхөл хүмүүсийн үзэн ядалт илүү ихээр хоримтлагдаж ирээдүйд хаант улсад үйлчлэх хүчтэй Crowned Human төрнө гэж тайлбарлана. Гэвч Fate Roxy үхээсэ гэж хүсэхгүй тул уурлан тэндээс явна. Харин Ares төлөвлөгөө аль хэдийн хөдөлсөн. Одоо юу ч түүнийг зогсоож чадахгүй гэж хэлнэ. Бид Roxy-г оркуудтай тулалдаж байгааг харна. Эхэндээ тэд ялж байгаа мэт харагдахч Alistair Roxy руу нэг л сонин харцаар ширтэж байгаа нь с ิจ гтэй. Алистер Роксид Галиагийн их хавцал руу явсан материал цуглуулагч багтай холбоо тасарсан гэж мэдээлнэ. Рокси тэдний төлөө санаа зовж шууд аврах ажиллагаа явуулахаар шийднэ. Энэ хооронд Jade Fate-д сэлэмний гэр хийхэд хэрэгтэй Dusk Stone материал дуусчихсан гэж хэлнэ. Грид тэгвэл өөртөө олчихъя гэж санал болгоно. Тэр чулуу зөвхөн Галиад байдаг аж. Jade тэдэнд газрын зураг тэмдэглэж өгөөд тэд замд гарна. Явхдаа дахиад олон орктой таарахч Фейт Бамбатайгаа шууд дайрч бүгдийг нь амархан дарна. Энэ үед Роксигийн баг Great Canyon руу явж байгаач Галиад луужин ажилдаггүй учраас замаа олох гэж нилээд бэрхшээж байна. Гэхдээ Рокси оркийн бөөгнөрлийн хэмжээгээр байршлаа ойролцоогоор тогтоож болно гэж хэлнэ. Учир нь хавцлын ойролцоо орк колони байдаг. Тэгэхээр олон орк үзэгдэх тусам хавцалд улам ойртож байна гэсэн үг. Шөнө нь Фейт амархаар хэвтгэхэд хачин зүүдэлнэ. Тэр Кимера дотор байсан охиныг харах бөгөөд охин түүнд ямар нэг зүйл хэлхийг оролддогч Фейт юу ч сонсож чаддаггүй. Гэтэл бүх зүйл улаан болж түүний умсан дайснууд гарч ирэн ус руу чангааж эхэлнэ. Фейт зочин сэрээд зүүдээ юу гэсэн утгатай байсан бол гэж гайхаж байтал ойртож буй мангасуудыг мэдэрнэ. Night Vision ур чадвараа ашиглахад 4 саламандр ойртож явааг харна. Тэр нэгийг нь чулуужуулах сумаар ундаг. Гэвч ер нь ийм давталгаа авсан мангасууд ихэвчлэн зогтдог байтал энэ удаа эсрэгээрээ байсан тул Грид тэднийг хэн нэгэн удирдах байна гэж таамаглана. Саламандрууд Роксигийн хуранд хүрч бүх талаас нь бүслэн галаар дайрснаар эмх замбраагүй байдал үүснэ. Мя шидэт сэлмээрээ хариу довтлох гэж оролдогч ямар ч нөлөөгүй харин өөрөө хийсэж ундаг. Нэг саламандр тэднийг хазах гэж байтал яг тэр мөчөд Фейт ирж бүгдийг нь устгана. Рокси түүнд аварсанд баярлснаа хэлэхэд Фейт саламандруудын толгой дээрх тэмдгийг зааж өгнө. Бусд нь 4 Crown Beast хамтарч байгаа нь хачин байна. Бүр яг Роксиг онилсон мэт байна гэж гайхна. Тэд Great Canyon-д хүрч
өөр өөр зүг рүү салж хайхаар болдог. Фейт гүн рүү явж байгаад хэдийн чулуужсан мангасууд олно. Тэр цаана нь Арисыг олж хараад юу хийж яваа бол гэж бодохч удалгүй харагдахаа болно. Тэгтэл нэг Кимера гарч ирэхэд хөдөлдөггүй. Грид дотор нь цүн байхгүй байна. Харин хананд өөр хоёр нүх байгаа болохоор дахиад хоёр Кимера байх ёстой гэж хэлнэ. Яг тэр үед газар хүчтэй дөргиж Роксигийн зүгээс дэлбэрэлт сонсогдоход Фейт яаран очно. Роксигийн баг нөгөө хоёр Кимерад дайруулж муг нь Мяыг хамгаалах гэж байгаад шархацсан байлаа. Фейт тэднийг аврахаар хурч ирэн Кимера руу сум харвна. Грид эдгээрийн нөхөн түлжилт өмнөхөөс арай удаан байна гэж анзаарна. Фейт Роксид Кимерагийн сул талыг шилж цөмийг нь онилгож зөвлөнө. Тэд хамтран тогтлоход Кимера тэдний эргэн тойронд гал үсгэнэ. Гэвч Фейт галд тэсвэртэй учраас асуудалгүй. Кимера цөмөн хамгаалахыг оролдоход Фейт хөлийг нь тас цавчин нээлт үсгэж Рокси эцсийн цохилтыг өгнө. Гэвч дахиад нэг үлдсэн байлаа. Тэр гинэт тэнгэрт үсрэн гараад буцаж газарт магцаа газар хагалж орхино. Фейт Рокси хоёр хамт доош унахад Фейт Роксиг өөрийн биеэр хамгаалан барьж авна. Фейт сэрэхэд ямар өндрөөс унснаа хараад сандарч маск нь алга болсныг мэднэ. Рокси сэрэхэд Фейт азар маска олж авна. Тэр Fire Magic ашиглан орчныг гэрэлтүүлж алга болсон багийнхныг олсноо гэж асуухад Рокси тэднийг аварч чадаагүй гэж хэлнэ. Рокси Фейтээс чи Кимерагийн талаар яагаад ийм их зүйл мэддэг юм бэ гэж асуухад Фейт нэг Галиан хүнээс сонссон гэж хариулна. Рокси тэр хүн нь минь байх гэж дүгнэж гавлын маск зүүсэн нэг эртээ хамт явж байсан гих цурхлыг дурсна. Фейт тэр нь үнэн гэж хүлээхэд Рокси зөв таажээ гэд сэтгэл хангалуун харагдана. Түүний ширтэж байгаагаас Фейт ичингүүрэхэд Рокси чи надад нэг таньдаг хүнийг санагдуулад байна гэж хэлнэ. Тэр хүнийг жаргалтай байгаа болов уу гэж бодож байгаагаа хэлэхэд Фейт дотроо түүнийг азтай хүн юм даа гэж бодно. Гэвч яг тэр үед Платоныг хөдөлж нэг нүд нь улайн. Тэр Рокси өөрийг нь ийм байдалтай харахыг хүсэхгүй тул зүгтэн. Тэгээд Кимера ойртож байгааг мэдэрнэ. Кимера гарч ирэхэд Фейт хадуураараа цөмийг нь цохиж довтлонгоо Рокси өөрийг нь яаж хардаг байсныг бодсоор байдаг. Тэр Кимераг устгаад Саламандрууд дээр байсан тэмдэгтээ яг адил тэмдэг байгааг анзаарна. Тэгэхээр Роксиг зориудаар онилж байгаа бөгөөд энэ бүхэн Арисын явуулга гэдгийг ойлгоно. Рокси араас нь ирээд тэд хайж байсан Даскстоноо ч олж авна. Хот руу буцаж ирсний дараа Рокси Фейтэд түгэл зарлана. Мя чамайг хотод нилээд асуудал тарих боллоо гэж хэлэхэд Фейт өөрийгөө зөвхөн хамгаалсан өөрийг нь онилдог хүмүүс байгаа гэж тайлбарлана. Гэвч Рокси чиний үйлдэлийг зүгээр өнгөрөөж болохгүй. Харин манай аримд нэгтчихвэл хинч чамд гар хурч зүрхлэхгүй гэж санал болгоно. Фейт татгалзахад Рокси шууд тулалдахаар бэлдэж сэлмээ сугал гэж тушаана. Гэвч Фейт сэлмээ гэрээс нь гаргахгүй байхад Рокси түүнийг өөрийг нь басамжиж байна гэж бодно. Тэр би огт гар татахгүй шүү гэж хэлээд тулалдаан эхлүүлнэ. Фейт өөрийн үзүүлэлт Росигийнхаас өндөр байх ёстой атал яагаад хүчээр дийлэхгүй байгаагаа гайхна. Роси нэг цохилтоор түүний масканд ан цав гаргана. Хэрв чи үнэхээр хүчээ гаргахгүй бол маскийг чинь тайлан шүү гэж сүрдүүлэхэд Фейт сэлмний гэрийн хүчийг нээн. Бүгд үүнийг ариун сэлмний ур чадвар гэдгийг танина. Фейт энэ гэр Dusk Stone-оор хийгдсэн учраас Holy Sword техникийг нь улам сайжруулдаг гэж тайлбарлана. Тэр дайрч орон эцэст нь Роксиг хүчээр дарангуулж эхэлнэ. Гэвч яг дуусгах гэж байхдаа Роксигийн зүүж явдаг сахиусыг хараад таниж анхаарлаа алддаг. Рокси тэр боломжийг ашиглан түүнийг зэвсэггүй болгож ялалтаа авна. Гэхдээ Рокси чи яагаад хамгаалалтаа сул тавива гэж гайхдаг. Фейт хариулахаас татгалзахад Рокси түүний тулааны хэв маягийг таньж Аароноос сурсан юм уу гэж асууна. Тэр замдаа агуунтай таарч асар их хүчтэй нэгэн аялагчийн тухай ярьж байсныг нь дурсаад тэр хүн нь Фейт байсан юм биш вэз гэж бодно. Гэвч Фейт одоохондоо зөвхөн даалгавартаа анхаар гэж хэлнэ. Дараа нь тэр мүгэнтэй ярьж хин нэгэн Кимераг удирдах байсныг хэлнэ. Мууг нь тэр нь дотроо мангасыг цөм болгосон байсан гэдгийг мэдэж байлаа. Түүний гэр бүл Галиагийн технологиг судалдаг охин Рейнин Авьяста эрдэмтэн гэж тайлбарлана. Фейт ч Кимера бол Галиад бүтээгдсэн хиймэл амтан гэдгийг мэдэж байгаа учраас Рейнтэй уулзахыг хүснэ. Энэ хооронд бид Рейн лабораторид байхыг харна. Түүний хамтрагч Рафаэл Philosopher Stone судалж байгааг хэлэхэд Рейн сонирхон шалгаж үзэхээр шийднэ. Энэ чулуу эзэмшигчдээ асар их хүч өгдөгч биеийг нь бүрэн иргэшээлтэд оруулдаг гэдгийг бид мэднэ. Фейт meanwhile минэтэ хийсэн яриагаа сандаг.
Миний түүнд Divine Dragon-ыг ялахын тулд Е доменд хүрэх хэрэгтэй гэж хэлж байжээ. Fate тийм төвшөнд яаж хүрэхээ бодож байтал яг тэр үед тохиолдолд угарч Алистер Роксид мангасууд хот руу ойртож байна гэж мэдээлнэ. Рокси цэргүүдэд цуглуулад шууд байлдахаар хөдлөнө. Fate холоос ажиглаж Рокси энэ тулалдаанд ялж чадна гэж бодож байтал газар доогуур хөдөлж буй асар том мангасыг олж харна. Энэ нь цэргүүд рүү гинт дайрах гэж байсан тул Фейт оролцохоор шийднэ. Грид нум болон хувирч Фейт Клаканыгаа ашиглан сумныхаа хүчийг нэмж алсаас маш хүчтэй сумаар харвна. Сум газар нэвт цоолж мангасыг газраас цухахад хүргэнэ. Фейт түүн рүү дайран орж Identify ашиглан үзүүлэлтийг нь харна. Энэ мангас үнэхээр аимшигтай хүчтэй. Рокси ямар ч боломжгүй гэдгийг шууд ойлгоно. Мангас Acid Rain дуутахад Фейт бамбаагаар хамгаална. Грид үүнийг Corrosion Magic арсанд нь хүрвэл шууд өхнө болгоомжтой бай гэж анхааруулна. Фейт шидэт нумаа ашиглан хүчтэй сум хараснаар дэлбэрэлт үүсгэвч мангас биеэ хувааж амьд үлдэн зогтно. Тэр Рокси руу чиглэж байгааг мэдээд Фейт араас нь хөөхөд олон жижиг хулбар гарч ирэн саатуулна. Фейт Grand Cross ашиглан бүгдийг нь агшин зур устгана. Мангас энгийн амьтан шиг аашлахгүй байгаа нь хин нэгний удирдлаганд байгааг илтгэнэ. Тэр газар руу шумбан орж мангасын цумыг хайж олохоор оролдоод хамгийн хүчтэй сумаа бэлтэнэ. Мангас гарч ирж Фейт яг дуусгах гэж байтал гинэд суманд оногдно. Түүний сум дэлбэрэхэд нэгэн дөө. Фейтэд мангасын сүнсийг залгсан ч тэр амьд хിവэр байна гэж хэлнэ. Фейт сүнсгүй байж яаж амьд байна гэж гайхаж байтал масктай нэг эр түүнийг ажиллаж байгааг олж харна. Фейт түүн рүү дайрахад Гред тэр хүний зэвсгийг хараад Mortal Sin-ийн Anvi гэдгийг танина. Мангас Фейтийг бүслэн давтолоход Грид тэр Magic Bullet-д оногдсноор далд хүч нь идэвхжиж сүнсээ хувааж олон хулбар гаргах болсон гэж тайлбарлана. Мангас түүнийг хайлуулж устгах гэж оролдоно. Гэвч Фейт түүнийг бүрэн залгиж Corrosion Magic-ийг сүрэх аргаа олсон гэдгийг харуулна. Тэр масктай хүн рүү сум тавихад хаалт түүнийг хамгаална. Great Fate-ийн үзүүлэлт аль хэдийн дээд хязгаарт хүрсэн цааш өсөхийн тулд Е домейнд хүрэх ёстой гэж хэлнэ. Гэхдээ нөгөө хүн аль хэдийн тэр төвшөнд хүрсэн учраас Fate одоогийн байдлаар түүнтэй эн тэнцүү биш байна. Fate дайрахад тэр хүн хааж ницан хол шиднэ. Дараа нь Envy ашиглан шидэт сум буудна. Fate бамбаагаар хаахыг оролдовч сумны хүчийг бүрэн барьж дийлэхгүй цусаа буйлчна. Нөгөө хүн эцсийн цохилт өгөхөөр ойртоход Fate илүү хүчтэй болох ёстойгоо ойлгож Глатанидо хандан хязгаараа эвдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байна. Надад хэрэгтэй хүчийг өгөөч гэж гуйна. Ингээд тэр домейнд хурч нөгөө хүн рүү довтлон ухраадаг. Тэр хүн мангасууд дуудаж Fate-ийг саатуулахыг оролдогч Fate бүгдийг нь зүгээр л дайраад өнгөрнө. Тэр шидэт сумнаас нь бултаж утаан хөшиг үүсгэн харааг нь хаагаад ард нь гарч ирэн маскийг нь буталдаг. Ингэснээр түүний хэн болох нь ил болно. Тэр бол Алистер байлаа. Гэвч Алистер огт сандрахгүй. Тэр лим бүлээгээд Divine Dragon-ыг дуудана. Луу шууд Рокси руу чиглэхэд Фейт түүнийг зогсоохоор яарахч Алистер саад болно. Энэ үед Роксигийн арим мангасуудтай тулалдаж байтал Divine Dragon гарч ирнэ. Муг нь бүх хүн ухар гэж ойрлоно. Луу Рокси руу аимшигтай энергийн цацраг шитгэхэд бүгд хийсэж унахч Фейт бамбаагаараа Роксиг хамгаална. Харин цохилтын хүчнээс маск нь хагарч нууцаа цааш нууж чадахгүй болсноо тэр ойлгоно. Рокси түүнийг хараад цочирдно. Тэр нүдрүү нь хараад бүрж их гайхна. Фейт түүнд худал хэлсэндээ уучлалт хүсээд өөрөө цаг очих тул чи ухар гэж хэлнэ. Тэр луу руу дайрч Гранд Кросс ашиглан хэсэг хугацаанд хорч чадна. Гэвч Алистер буудаж тэд хоёрын тулаан дахин эхэлнэ. Энэ удаа Фейт ихэд ядрангуй харагдана. Алистер Фейт нэгэн зэрэг хит олон хүч ашиглаж байна. Энэ хിവэр бол ямар ч боломжгүй гэж хэлнэ. Фейт нэг ч онож чадахгүй байтал Алистер түүний гарыг тас завчна. Алистер эцсийн цохилтоо өгөх гэж байтал гинэт араасаа хатгуулна. Фейт хуурмаг шид ашигласан байсан нь илэрч тэр Алистерыг унгаан тас завчна. Клетоны идэвчгэд Фейт өөрийгөө цав цагаан хоосон орон зайд байгааг олж харна. Тэнд тэр Минигийн дурсамжинд гарч байсан охиныг дахин харна. Охин өөрийгөө Луна гэж танилцуулж өөрийг нь асан талархснаа хэлээд харамсалтай нь би цаашид барьж тогтоож чадахгүй нь гэж хэлэхдээ зэрэгцэн шалан хагарч эхэлнэ. Фейт Луна өөрийн Глатоныг галзуурхаас өмнө тогтоон барьж байсан гэдгийг ойлгоно. Луна түүнд Divine Dragon-ы сүнсийг залгивал өөрийгөө алдна гэж анхааруулна.
Шал нурж эхлэхэд Грид түүнийг барьж авна. Фейт гайхахад Грид одоо гарах хэрэгтэй гэж хэлнэ. Фейт Лунагийн анхааруулганд талархсан ч Лууг заавал ялах ёстой гэж шийднэ. Тэд гадаа буцаж ирэхэд Луу түүний ур чадварыг сэтлэн гарч ирнэ. Грейг ганц гартаа байж яах гэж байна гэж асуухад Фейт гинэт түүнийг шидээд өөрөө Луу руу дайрч нударгаараа цохиж дараа нь зүсэж эхэлнэ. Луу унаж байхдаа энергийн давталгаа гаргахад Fate Overload ур чадвараараа үзүүлэлтээ өсгөн тэр цацрагийг нэвт цавчиж Лууг хоёр хэсэг болгон хуваана. Луу газар доош унана. Fate-ийн Глатоны сүнсийг нь залгихад тэсвэрлэшгүй өвдөлт мэдрэгдэж тэр галзуурах төхнө. Үүнийг зогсоохын тулд бүх үзүүлэлтээ золиослон Гридийн эцсийн хэлбэрийг нээн. Ингэснээр өөрөөсөө болж бусдад хор хүргэхээс сэргийлхийг хүсэж байлаа. Яг тэр үед Миний гарч ирээд чамайг ур чадвар чинь залхиж эхэлчихлээ гэж хэлнэ. Фейт түүнд амлалтаа биелүүлж өөрийг нь одоо дуусгах гэж гуйна. Минээ ч амлалтаа биелүүлэхээр бэлдэгч яг тэр мөчөд Рокси түүнийг хамгаалан гарч ирнэ. Фейт түүнд над руу битгий хар гэж хэлэхэд Рокси нулимс туслуулан ямар хүчтэй байхаас чинь үл шалтгаалan чамд яг өөрийнхөө чинь дуртай битгий өгөх гэж хэлнэ. Гайхалтай нүунийг сонсоод Фейтийн Глат нь яажмаар намдаж эхэлнэ. Рокси түүнд надтай хамт буцъя гэж хэлнэ. Фейт үннээ мэдсэн хойно ч өөрийг нь хүлээн зөвшөөрч байгаад тайвширч эцэст нь Роксигийн үр дээр унаж ухаан алдна. Фейт сэрэхдээ хотод буцаж ирснээ мэднэ. Түүн дээр Арис Мине хоёр ирээд бүтэн 7 хоног унтсан гэж хэлнэ. Арис Грейдийг түүнд өгч Фейт ямар бохир болчихсон байна гэж анзаарна. Арис Мине Грейдийг буцааж авч ирэх мартаад байсан. Учир нь Энвитэй зуралдсан гэж хэлнэ. Мине Энви нь хүний оюуныг удирдах чадвартай. Алистер түүний нөлөөнд орсон байсан гэж тайлбарлана. Фейт тэгээд Энвиг яасан юм гэж асуухад Мине тэр уг нь устдаггүй. Би зүгээр л хаа нэгтээ хайчихсан гэж хэлнэ. Арис Роксиг ашиглан Crowned Human хийх туршилт бүтлгүүцсэн тул дараа нь Фейтийн тусламж хэрэг болно гэж хэлнэ. Фейт Роксиг оролцуулахгүй гэж амлавал тусалж болно гэж хариулна. Арис Рокси. Буцаж ирэхээс өмнө эндээс явах хэрэгтэй. Түүнтэй уулзах нь аюултай. Зүгээр нэрийг сонсоход хүртэл чиний Глатоны докторгүй болж байна гэж анхааруулна. Бид Рокси Квейт дээр ирэхэд тэр аль хэдийн явчихсан байгааг харна. Рокси түүнээс үлдсэн загтлыг олж уншина. Фейт өөрийн ур чадварын тухай бүх үннийг түүнд бичиж нэг өдөр заавал эргэж ирнэ гэж амласан байв. Рокси түүнээс үргэлж зориг авч ирснээ бодно. Ингээд бид тэдний анх уулзсан үе рүү буцна. Фейт эхэндээ бүх ариун рейцрийг дээрлэгчд гэж боддог тул Роксихоос айж байжээ. Рокси хүмүүс өөрсдийг нь яаж хардгийг ойлгоод ичиж түүнээс уучлалтгүй. Яг тэр үед Фейтийн гэдэс дугарч Рокси өөрийн хоолыг түүнд өгнө. Фейт сайн ариун рейцертэй уулзсандаа баярлаж Рокси ч өөрөөрөө бахархаж чаддаг болно. Тэр дахин хизээ уулзах бол гэж бодон дараагийн удаа өөрөө Фейтийг хамгаалж чадхаар илүү хүчтэй болно гэж амладаг. Эцэст нь бид Fate Grid-ийн шинэ стаф хэлбэрийг ашиглан тасарсан гараас сэргээж байгааг харна. Арис Миний хоёр тус тусын замаар явж Fate Grid-тэй хамт Глатоныгоо хянах аргыг хайхаар аян замдаа гарна. Ингээд энэ бичлэг энд хүрээд дуусна. Мөн энэ удаад Нямсулд Алтай Баатар, Даш Дэмбэрэл, Батсөх, Насанд орж Цэрэм мижид нарт тусгайлан онцгойлон баярлснаа илэрхийлье.